Монгол магтаал. Уудам цэлгэр нутагтай уртын сайхан дуутай морин хуурын гიშгтэй Монгол түмний минь нутаг. Цагаан өргөө гэр таван эрдний сүрэг минь ардын эрхэм заншил минь амин эрдний үлхий минь айхөө Монгол нутаг минь зэхөө Монгол түмэн минь унсан газар угаасан ус минь угаас хайртай Монгол нутаг минь. Төрөлхийн тэнэг хүмүүн төгсдлөө үл засармгүй. Эрхийн тэнэг бэрхэхэд үйч эртнээс хичээвэл засармгүй. Эртээ урдын цагт нэгэн залуу гэр бүлд болор шагаа хэмээх ихэр хөвгүн төржээ. Ижээ аав хоёр нь тэднийг өврөөсөн өндийлгэлгүй үнсэн тэврэн 5 наснд хүргэж, гараасаа салгалгүй хайрлан хамгаалан 10 наснд хүргэж гинэ. Тэгтэл замын хүн гэрт нь ганц хоноод явхдаа танай хоёр хүн нэг л биш ээ гэсэн битүү хатуу утгатай үг хэлж гиндэ. Ихрүүдийн ээж замын эрд уурлан хөвгүүдээ өмөрөх гэсэн боловч аав нь "Заада замын хүний үг сонс гэт юм да" гэж хэлээд хөвгүүдийнхэн тэнэгдүү болсныг сүүлийн үед өөрөө ч ажиглаад байгаагаа нуулгүй хэлж гинэ. Энэ явдлын дараа эцэг хоёр хөвгүүдэд дагуулan нутгийн ухаан тэмхтэй цэцэн ижинд очижээ. Цэцэн ээж хөвгүүдийг хараад "Энэ хүүхдүүд яриа хэлэндээ тааруулхан явах хөдлөхтэй хөшүүн. Хэлсэн үг ухаардаггүй. Хийж бүтээхтэй дөрвгүй болсон байна" гэд өөрийнхөө дэргэд орхиод явахыг хүсчээ. Ингээд болор шагаа хоёр цэцэн ижийн тоглоод үлдэж гинэ. Нэг өдөр тоглож, 2 өдөр тоглож, тэгээд 3 дахь өдрийн өглөө гинтэл
Ээдэ аапа Гэл ээрч төгд чин уйлцгаач гэнэ. Цэцэн ээж тэднээс та нар ижи аавыгаа санаа юу гэж асуувал толгойд өгч явах юм гинэ. Та нар гэртээ харж чадах уу гэсэнд толгой сэгсэрч явах юм гинэ. Цэцэн ээж хоёулангийн дагуулan гараад баруун тийш зурээсэн замыг зааж, "За хүүхдүүд минь, энэ замаараа явцгаа. 3 даваа давж байж гэртээ харих болно. Зам эдэн эхэнд нэг гэр таарна. Ороод гараарай." Тэр гэрт ээж охин хоёр амьдран суудаг юм. За тэдэнд туслах хэрэгтэй шүү. Эс тусалвал давах 3 даваандаа хязээч хүрэхгүй шүү гэж захлаа. Хөвгүүд явсаар зам таарсан гэрт орвол зүүн орон дээр нэг эмэгтэй дээлийн товч зангидах гээд зүдэрч суух юм гинэ. Харин гэрийн хойморт дэвсэн ширдгэн дээр үеийн насны охин их л гунигтай суугаад гартаа шагаатгсан харагджээ. Хөвгүүд тэднийг харуут юу ч бодлого өөдөөдөөсөн хараад инээцгэлээ. Өмнө нь хөвгүүдийг ингэж инээхэд хүмүүс өөрсдийгөө шооллоо гэж ууралдаг байсан л энэгэрт тийм юм болсонгүй. Товч зангидах гээд зүдэд суусан эмэгтэй бондгос хэн цочоод болчихлоо гэд баярлан инээлээ. Хойморт байсан охин шагаагаа орхин зөндөө чангаар "Дөрвөн бэрх буучглаа ижээ" гэж хашгираад бас л инээж гинэ. Ингээд гэр дүүрэн инээд хөөрволцоолоо. Инээж айлын эзэгтэй "Юу нас болсон бөөмэд 3 жилийн өмнө наадамд явсан хүмүүс гэртээ эргэж ирсэнгүй. Монгинсан авгаа би дээлийн ганц товч зангидах гэж охин минь 4 бэрх буулгах гэж мөн тийм хугацаа өнгөрөөлөө дөө" гэж явах юм гинэ. Болор шагаа хоёр тэднийхээс гараад даагунсан 2 хүү хоорондоо сүрхий муудалцаж байхдаа таарчгэн. Тэд "Чи яваач. Үгүй, чи явахгүй юу?" гэж бэйсэн хөөхн хачирхалтай тул замын хөвгүүд ууралсан учрыг өөрсдийн тултраа хэлээрээ асуун сонирхлоо. Тэгтэл нэг нь "Хилээ хадсан тэнгэж аалуудад бидний явдал ямар хамаатай юм" гэж унд туцлаа. Харин нөгөөх нь "Баян ходоодны шагнал авахын төлөө энд саатаад 3 жил боллоо бид. Та хоёр бидний маргааныг шийдэж өгөх юм биш үү?" гэж явах юм гинэ. Энэ үгийг сонсоод ихрүүд нэг хүн шиг зэрэг бид хоёрт даага өгөөч, сайлгсан гинүүлэн сайхан уралдмаар байна гэж хэлээд инээлээ. Тэгтэл ч өчүүхэн шагналын төлөө 3 жил маргалдан замд хөшөлдсөн унаач хүүхдүүд даагаан гуйдан хар ирчээрэн давхин одорчээ. Хөвгүүд дуруугүй инээж байхдаа тэр өөхөн довцог дээр хэдэн хүн хэвтэрж байхыг үзлээ. Тэгээд яваад очивол харваачд бөхөө гэх чинь нойрсож байх юм гинэ. Ихэр ахан дүүрс "Ийм халуун наранд унтаад бахтаа яах вэ?" гээд бүгдийн дуудан сэрэвэл харавсан сум нь байгаа нөхгүй 3 жил болж байгааг ам булгаалдан ярьцгаалаа. Тэгтэл харваачдын хоорондох цай алсаас ажиглагдамгүй өчүүхэн өндөрлөг байхыг болор шагаа олж харлаа. Тэгээ тэрний хэлвэл харваачд байрлалаа солин сумаан олж нумаан татаж уухайлагчд зай завсаргүй хоолой хоршин уухайлж тэр чимээнээр нойрмог үзэгчд сэрэн ногоон тал сэргвгэнэ. Ихэр хөвгүүд холгүйхан харагдах наадмын төв талбай тийшгүй лээ. Тэнд 3 жил нэгнээ унгаж дийлээгүй үзүүр түрүүний бөхчүүд мөрөн дэрлэн унтаж байх юм гинэ. Хүүхдүүд дэрэгд нь очоод "Манай нутагт ингэдэг юм" гэж хэлээд нэг бүхийн хонгон дээр тас хийтэл алгатлаа. Тэгтэлч заримыг тонгороо залгсан үзэгчдийг баясган зууралдсан 2 бүхийг хөг тойруулаа.
Хэрэнтэй зэрэгцээд удтал хоцорсон хоёр даага 100 за холбон барайн дарж ирэхэд наадан чинь хошуурн тусцгаалаа. Ийхүү хүмүүс нь инээхээ мартсны балгаар үйлсэн зогсон нэгэн сон хөгжил хөдөлгөөнд орж хэмдэ. Энэ сацуу бусдын төлөө сайн үйлс бүтээснээ мэдж чамжаагүй болор шагаа хоёр зөрөг замаа гинт алга болсныг үзээд айхтар сандран твцсэн ч өмнөөс нь цэцэн ээж инээмсэглэн ирж явааг хараад тайвширчээ. Цэцэн ээж хөвгүүдийг эцэг эхт нь хүлээлгэж өгтөө. Танай хоёр хүү төрөлхийн тэнэг торсонгүй. Гэвч тэд ажил хийж сураагүй гайгаар огт итгэхгүй, санаачлаггүй, тэмүүлэлгүй болсон байлаа л да. Одоо бол алцахгүй. Тэд унаач хүүхдүүдийг жигшээд тэмүүлэлтэй болсон. Унтаахан харваачдаг яжаад санаачлаг гаргасан. Ундгүй, давдгүй бөхчүүдийг итгэвчүүлж чадсан. Дахин хэлье. Тэмүүлэл, санаачлаг, итгэх. Энэ гурвыг эзэмшвэл тэнгийн харанхуй арилж ухааны наран гийдх юм да гэж хэлээд инээмсэглэлээ. За өнөөдрийн бүтээлийн буланд маань Доноо хүүхдийн театрын сурагч Аригу маань надтай хамт бүтээл ихээр ирсэн байна. За Аригу өөрийгөө танилцуулаарай. Намайг Аригу өндөр би 6 настай 1-р ангид орсон. Оо тийм үү. За өсөө үзэж гин үү? Үзэж гин үү. За Аригу бид хоёр өнөөдөр ямар бүтээл хийх вэ гэхээр нэг удаагийн цаасан даваг ашиглаад юу хийх вүлээ? Гахаа хийн тийм ээ. За биднэрт нэг удаагийн цаасан даваг хэрэгтэй ахна. За тэгээд гахааны чих хамар хийх өнгийн цааснууд. За тэгээд нүд хийх бас өнгийн цаас хэрэгтэй ахна. За тэгээд мэдээж хэрэг өнгийн пластмаструуд болон цаасны аж хэрэгтэй. Үзэгч хүүхдүүд маань цаасны хажтай маш болгоомжтой ярьсан шүү. За тэгээд цавуу хэрэгтэй. Цавуу өөрийн сонголтоор хамар хийхэд биднэрт ийм 0-ын цаасны гол хэрэгтэй. Гэхдээ 0-ын цаасны гол байхгүй бол зөвхөн өнгийн цаасаараа бас хийж иж болно. За одоо эхлэх үү? Эхлэе. За хоёулаа ажиллаа хувааж авъя те. За багш нь эхлээд чих нүд зэргийг хайчилж харин чи гахааны ягаан өнгөрөө будчих идэх үү? За тэгээ пластмастраа сонгоод аваарай за. За бүгдээрээ эхлээд чих хайчилнаа. Гахаа хэдэн чихтэй илээ? 2. Тэгэхээр яг нь 2 чих хайчлах нь тийм ээ. Дүүрэн бодох юм багшаа. Тий дүүргээд ингэж ягаанаар буддээ штэ бүгдийг. За яа. Хурдан ингэж том татах будчих. Аригуна. Хойлоо штэ будахаар айгүй удаадаг штэ тий. Энд айгүй их будаг орох нь. Тэгэхээр хойлоо юм наад хэсгийг наачи заяа. За. Энэ айгүй гоё. Энэ артлын цаасыг хуулаад шууд наачдаг. Одоо хойлоо ингэж энийхээ хэлбэр тааруулаад хайчлаад тэгээд наачна. Болж гэнэ үү? Болж гэнэ. За ингэж. Эхлээд ингэж нуглаад хэмжээ авчих. За Аригу маань Доноо хүүхдийн театртаа юу хийдэг гэсэн бэ? Бүжиг цурдаг харин тэгээ бас ярилцдаг. За юун тухай ярилцах вэ? Гоё юмны тухай юу? Өөрөө гоё бодоод тэгээд хүүхдэд чихэн хэлдэг. Өөрөө бодоод тэгээд хүүхдийнхаа чихэнд хэлдэг юм уу? Тийм. Аригу ер нь юу хийх дуртай вэ? Ер нь чөлөө цагаа яаж өнгөрүүлж юм? Гоё найзтайгаа дуулах дуртай, гитар нь бас дуртай, гүүх дуртай. Урдаж тийм үү? Өчиг гитар тоглолт юм уу? Тийм. Анаа маань надад дандаа гитар зааж өгдөг. Анаа нү. Аригуны ани ямар мундаг юм бэ те? Бас төгөлөр хууртай зүнөө юм тайна. Анаа нү? Тийм. За хоёул ингэж наацсан штэ. Одоо энэ цахуудыг бас дүүргээд наачий те. Энийг ингэж нарийнх ингэж хайчилж гад. Би ч ам тайшлаад үе чи наачих заа юу. За. За.
Аригун ер нь зуны амралтаар юу хийх гэж байна? Өнөөний амлалтаар гой харин багш харин юм хийн гэсэн тэгээд хичээлээгээд гой Тоглох уу тий? тий. Аригун том болоод ямар хүн болно гэж бодож байна? За энийг хуулаад ингэж наач. Би харин Одоохондоо чи дэлгүүрээ зардаг. Дэлгүүр зардаг. Дэлгүүрт юм зардаг хүн болох юм уу? Маш гоё. Бизнесмен болох юм шиг чи тэгвэл тий? Тий. Бизнес вумен болох юм шиг. Чи яагаад дэлгүүрт гоё юм зардаг хүн болъё гэж бодсон юм? Дэлгүүрт юм зардаг хүн гоё юм уу? Тий. Чи тэгвэл том болоод айгүй гоё юм зардаг, гоё бизнесмен болоорой заа юу? За. Аригун чадах баха. Гэтэ одоо тэгээд дэлгүүрт юм зарах ч одоо зөндөө мөнгө хэрэг болох юм шүү те. Тэр дэлгүүр дүүрэн зарах юм аавна. Тэгээл одоо бас удаан ингээл гоё доктортой ажиллахын тулд те. Тий. Чи тэгвэл одооноос бараг мөнгөө хураах хэрэгтэй юм шүү. Тэ? Тий. Мөнгөө хадгалаад их мөнгөтэй очоод дэлгүүр нээдэг үстэй те. Тий. Чи тэгээ юу зардаг болох юм? Алим тэгээд гой банана. Тэгээд бүх төрлийн жимснүүд. Жимсний дэлгүүртэй болох юм уу чи? Тий. Чи жимсэн дуртай юм уу? Тийм дуртай. Хамгийн дуртай жимс нь ямар жимс юм? Алим улаан алим чихэрлэг тэгээд ногоон алим эсгэлэн. Тийм. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг С витаминаар баялаг байна гэсэн үг байхгүй юу? За юу? За хоёлаа ингээд эсгийгээрээ ингээд наагаад битүүлчээ. Тэгээд дараа нь илүү гарснуудын хэвтэйгээ хайчлаад авчий те. Тийм. За тиймээж Аригун маань тэгвэл гоё мундаг бизнесмен эмэгтэй болох нэ. Аригунныгаа гоё жимсний дэлгүүрээ нээхээр нь л одоо багш нь очиж гоё жимс авч Аригунныхаа дэлгүүрт гоё орлого оруулж өгье та. Чи дэлгүүрээ ер нь хэдэн настай дээр нээе гэж бодож байна тэгээд? 10 настай. 10 настай. Хөөх чи чинь тэгвэл одоо удахгүй нээх юм биш. Чи одоо 6 настай эцтэй. Тий. 4 жилийн дараа нээх нь ш тий. Тий. Чи ямар жимс мэдгүй нэрлэлтэй. Банана тэгээд алим сонгоолтэл тэгээд Алим юу гинэ? алим тэгээд банана тэгээд сонгон уур. Хөөе сонгон чинь жимс юм уу? Сонгон чинь хүнсний ногоо эцтэй. Тий. За бид хоёр ингээд маш мэрэгэн санаа төрөөд наалтдаг эсхийгээр ингээд бүрчлээ. Гахааныхаа их бие хийчлээ штэ тий. За одоо энэ дээр хоёлаа яах вүлээ? Чихээ наан тий. Чихээ гадна талд нь ингэж наах юм байна штэ. За ингэж наач. Энэ чих ингэж харна шүү. Ингээд за тэгэхээр хоёлаа чихэнгээрээ цавууд түрхээд Аригуна. Чи ер нь гахаа харж ирсэн? Гахаа хараагүй. Хараагүй юу? Тий. Монголд ер нь гахаа байд юм. Байдгүй. Байдгүй. Тий. Чихээ наачлаа. За одоо юу их вүлээ? Нүдийн хийн бас хамар хийн тий. Тий. За цавууга таглаж идэхгүй бол цавуу маань гачиж болов. Нүд ихтэй хар болон цагаан өнгө шиг юм тийм ээ? Тий. За. Хоёлаа хоёр нүд хийх учраас цаасаа ингэ давхарлаж урьжгаад би хоёр дугуй хайчилжээ. Чи тэгвэл 3 таарыг хэд нөгөө нэг гахааны тухай үлгэрээд нь штэ. Тий. Тэрийг мэдхүү. Тэгээд үлээгээ тэгээ нөгөөх нь дасал үлээгээ тэгээ хоёроо нэг байшинд ороо. Тин бид гурваа идэж чадахгүй ингээ хүлээгээ л хайсан чи чадчихгүй. Тэгсэн чи нөгөө 3 тоорон харин нэгэн ширээн даавар нэг нь шүүгэний арн нууд ингэсэн. Чон ер нь яагаад тэр 3-ыг идэх гээд яриад идэв? Өсөөд. Хөрхийдөө. Тэгээд өлсөөд идэх гээд яриад идэв юм байна шүү дээ тий. Тэгээд хамгийн гол нь тэр 3 чи яасан бэлээ? Ээж нь байшин барьж амьдраарэ гэдгсэн чи хоёр ах нь яасан бэлээ?
модон даурнаар жоо нэг ах нь нөгөө модон ядраад байна ингэж хэлээд. Уран тооройгоо ингээд тусын байшин барьж амьдраарэ гэсэн чинь хоёр ах нь болохоор яадаг вүлээ? Мөнгөө химнэн гээтэй. Тэгээд бас хурдан барихад амар гэж хэлээд өвсөөр мотор байшин барьчдаг тий. Сүлгээр Харнуудын наал шүү. наач харнуудын цагаан дотор наа штэ тий. Ханы зулцгийг юу гэдэг вэ гэдгсэн чи тоорой. Ханы ээж нь юу гэдэг вэ гэсэн чинь мэгч гэд хариулах нь штэ. За ингээд наач. За чи харж байгаа тарин чацуун наагаарай. Тэгэхгүй бол нүд нь хоёр өөр болчих штэ. За одоо хоёлаа хааныхаа хамрыг хийнэ. Хоёлаа чинь нойлын цаасных нь голоор нөгөө хамраа хийх гээд байгаа штэ тий. За ингээд зуржгаад хайчилжээ. Яг хэмжээгээр нь хайчлаад дээр нь наач байл. Манай аргүй ер нь ямар амьтанд туртай вэ? Туулаа. Туулын туртай юм уу? Туулыг хөөрхөн болохоор уу? Жирний амьтанд тэжээдгүй гэртээ? Тэжээдгүй. Манай гэтээ хуучин байхдаа би муур тэжээдэг байсан. Тэгээ муур маань хаалгаар гараа явчаа. Хаалгадууд хагдаад. Тэгээд эргэж ирээгүй юм уу? Тийм. Оо хөөрхий дөө муурын тэгвэл төөрц юм байна да тий. Хөөрхий дөө тий. За тэгээ ингэж бодох. Тэжээдэг амтангүй. Тэгээд тэжээдэг амтангүй болцсон уу? Тийм. Хэрвээ тарган цаваагаар наах юм бол нөгөө нэг тарган цаваагаа жоохон гаттал нь хүлээж гад наах хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл наалтна. Тарган цав нь нөгөө шингийн учраас. За ингээд аргуун бит хоёр цаасны тавыг ашиглаад хөөрхөн июлийн чи гахаа хийлээ те. Энэ ээж гахаа юм уу? Гахаан тоорын юм уу? Хаан тоорой. Гахаан тоорын юм уу? За ингээд гахаан тоороо хийлээ. Нэг удаагийн ийм цаасан тавыг ашиглаж юм хийхээр айгүй сонирхолтой юм байна. Тэ? Тийм. Энгийн цаасан дээр хийснээс илүү нөгөө ийм тавг маань ийм хатуу цаас болохоор юм хийхээр ийм барьцтай, биетэй ийм болд юм байна. Тэстэ хөөрхөн болжээ. Үзэгч хүүхдүүд маань Бүтээлийн дугаараа дагалж хийж агаарэ. За тэгээд дараагийн дугаараар уулзцагаа их хүүхдүүд ээ. Баяртай. Баяртай.